6 дахь удаагийн Аз ТV-ийн оюутны аван шалралт эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээний сайн тоглолтыг үзүүлэх бүрэн боломжтой байгаа. Дундын шүлэг бас байдгүй. За ихтэй өөрөө болсон. Үлгөө гой 2 алхад болсон. Ноцгоо оновчтой. Оны харьцаа 8-5 болж байна. За яг л ийм хамгаалт хэрэгтэй байгаа маа. Үлгөө ноцгоо оновчтой. 18-9 болгосон. Нэмэлт чиглэлтэй. Нэг батын дөлгөө гүйцэтгэх хэрэгтэй болж. За энэ тэмцээнд одоо манай аваагаас хамгийн өнгөтэй байгаа тоглолтууд яа харахгүй дөлгөө. За өнөөдөр ингээд торгуулуудаа хийгээд явах хэрэгтэй. За өдөртөө огны өдрийн мэндийг хүргэе. За нэгээс нэвтрүүлгийн анхны дугаар гэдэг тавхан үзсэн байна. За би нэвтрүүлгээ Joy Black клубээс тавханд өргөж байгаа. Хэлхэн таатай байна. Ингээд бидний анхны нэвтрүүлгийн анхны зочноор энэ хотын дөлгөө үлдээсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Урилга явуулж ирсэндээ баярлалаа. За. Ажил их байна уу? Ажил ихтэй тэгэл ажилтай байна. За 2 сарын хугацаанд Монгол ч гэсэн сагсан бүг нөлөө өөрийн чинь амьдрал ч гэсэн сайн хамтлууд өгөх шиг байна. За тэгээд бас энэ залуугийн талаар бас илүү дэлгэрэнгүй хүмүүс төрөйг гэж бас би өнөөдөр уурсан юм аа. Тэгээд ер нь сагсан бүгийн гараагаа хаанс гэлж байгаа талаас хариу яриа хэлэх үү. За тийм. Анх ер нь тэгэл сагсан бүгийн гарааг юу мэдээс годомжнаас л эхэлжсэн. Тэгэл анх годомжинд найзтай болоод тэгэл найзтайгаа хамт эхлээл гараж маражтай тоглолдог гэсэн. Арай гайгүй томроод ирэхлээр бөмбөг болоод өөдгөн сагс болоод тэгэл юу наах дижитал сагс бөмбөгтэй дуртай болж эхэлжсэн. Сагснаас өөр чамаагс нэлээ олон спортоор явж ирсэн гэдэг ярьд юм билий. Ямар спортоор ажиллаж байсан? Яг хөө би нэг спорт яг зөв сонирхдаг. Ер нь бол бүх спортыг сонирхдаг шнэ. Ерөнхийдөө бүгдийг бас гайгүй тоглолцдог. Юу илүү сайн тоглож чадах вэ? Тэгээд энэ волейбол тоглоно, хөл бөмбөг тосгүй. Тэгээд яг бас нэг боксер нэг хэлт явж ирсэн. Тэгээд ер нь багтаа бол ер нь урлаг талдаа л их явдаг байсан да. Цэцэрлэгт байхдаа анх үчгэлж эхэлж ирсэн. Тэгээд тэгж явсаар байгаад 54 дугаар сургуульд ороод ламжа багш гэдэг маань нэг бүжгийн багш байсан. Тэгээд тэрний секцэнд анх явбал тэгэл нэлээд гайгүй бүжгэлтэгч байх уу. Ер нь тэгээд нэлээд сонирхдаг байнга бэлтгэлтэнд явж. Монгол бүжгэлж байгаа бүддэг зураг байгаад Монгол бүжгэлж ямар өдрөлийн бүжгэлж байсан. Тэгээд Монголын бүхэл бүжиг одоо тэгэл биелгээ, мортон тэгээд цэнгээд мэнгээд тэгэл ер нь хамтлагаараа багшийн ямар бүжиг тэглэхгүй тэрийг л бүжгэлдэг гэсэн. Одоо бүжгэлж чадах уу? Одоо болохгүй хаа. Одоо зүстэй явахгүй. Хойч чинь тэгээд нөө нэг яг айгуу бүжгэлээл ингээд секс тоглолтод явгаал тоглолт моглолтод ордог гэсэн. Тэгээд тэгчээ нэг тоглолтод айгуу удаан бэлтгэл бид нар чи хамтлагаараа нэлээд удаан бэлтжээл яг орхын урд өдөр бидний нөх хувцыг хүүхдийн ортноос өгдөг гэсэн. Тэгээ яг орхын урд өдөр нэг хувцсноо төрж ирээд гэсэн чи гутал багт шүү дээ. За. Тэгээд ерөөсө тэр оройчонго ээж автаа гутал гадуур бүжгийн гутал хайгаад. За. Тэгээд ерөөсө олдоогүй. Тэгээд тэр үед хиттэй ихэл тоол өсдөг. Ер багасаа л их тоол өсдөг. Тэгээд оройчонго хайгаал олдог. Маргааш нь тоглолтод оров. Тэгээд орой 8 шар гоцоо бол. Тэгээд бүжгээс үлдсэн. Тэгэл нөгөө гутал байхгүй чи яаж үзэх вэ? Ямар хөл нэцүү үзүүлсэн нь шүү дээ. Тэгээ хасагдсан. Тэгээ хасагдсан. Тэгэл тэрнээс болвол ер нь тэрнээс хойш л ер нь сагсанд орсон доо. Сагсан бөмбөг яа сонирхож байна. Тэгэл мэдээж найзуудтайгаа анх ингээл бөмбөгөөрэл манай шийдэн дээргээл анхандаа юу ч мэдгүй зүгээр л бөмбөг чинь дээшээ шийдэл оруулах нь хамаагүй тэгэл хоорондоо инээлдэж хөрөлтөл. Тэгэл явдаг гэсэн. Тэгэл гайгүй томорхон ирээр ингээл сургууль мургуулдаа секс дугууланд яваад тэгэд явж итэл ингээд арай бидний тоглолтууд нь ингээл арай сайжирч эхлээл хоорондоо ингээл айгүй нөгөө зүгээр тоглож исэн юм ингээд айгүй тэмцэл болоод тэгэл өөр хүмүүстэй тоглоол ах нар эдэртэйгээ тоглоол тэгэл анхны нэг нөгөө гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнд ороод 3-9-3. Тийм 3-9-3. Скайтлаас нэг
зохиож ирсэн. Тэрэнд анх орж ирсэн. Тэгэл ер нь тэрнээс хойш тэгэл байнга өглөө босч бэлтгэл хийгээл найзуудаараа ард дугаар оруулахаа найзуудтайгаа бэлтгэл хийгээл өглөө болгон 100 өглөө болгон гүүгээл тэгээ шийдэл мэтэл тийгээл. Одоо чинь би танай найзуудыг бас зарим нь хальт мэдээ маргад эрдэнэ байгаа тий. Нэм оц хэрэг залуучуудаас байсан дээ. Бид нар бүгдөө цуг. Тийм бид нар бүгдөө мөнх ирээдүүгээд инх мандуул бэлгээ тэгэл зөндөө байсан л та. Яг сакс тоглолтын найзууд гээ. Аха. Тэгэл бид нар ч хоорондоо тоглоол. Тэгэл байдгсан. Тэгээд ер нь анхны томоохон тэмцээнүүд ямар тэмцээн байсан тэр өргөжлээд. Энэ хэдвэрээс чи томоохон тэмцээнд орж ирсэн. Ер нь бол тэгж явсаар байгаа. Сүүлд 10 оны 11 дөрөв төрлөө. Анхны яг нэг тэр тухайн чинь нэг кейс баскетбол. Тэр нэг Орос руу явуулдаг нэг усын аврах 10 жилийн хүүхдүүд орно. Тэгэд яг тэрэнд ороод нэлээд гайгүй явж байгаа. Яг 8-ын нуглаан дээр лөө. Баг нартай таарад. Тэгээ баг нарт хожигдчихсэн. Одоо тэгээд эсрэг бямторж байсан. Тэ бямторж байсан, жижигээ байсан. Аха. Устын ч бас яг сайн санахгүй. Тэгэл тэдний тожигдол өөлээл. Бид нар ч багаараа бүр нимацэр бид ч өөлээл. Авра хостаа. Тэгээд сургуулийн баг байжсэн. Эсвэл бол TL63 орсон уу? Тэгээ сургуулийн баг байсан. Тэр. 56 дугаар сургууль Эрдэнэ өргөө зохицолбор гэдэг 11 дүрэнтэй биш хэлж орж ирсэн. Тэгэл тэд сургуульд ороод тоглоол. Тэгэл очсон таа гэл. Бидний нэвтрүүлгийн бас нэг орсон. Тухайн бас тамирчдынхаа бид орж тоглогчдынхаа бас түүхэн зургаар бас аялж байгаа. Бид нар одоо бас хэдэн зургнууд байна. Спайлыг тоглож байгаа үеийн зураг байна. Тэгээд би бас нөгөө нэг өөр телевизэд нэг ажиллаж байгаад спайлыг манай телевизэд амжуулдаг гэсэн. Тэгсэн чинь одоо миний санаж байгаа Чимбат чи тэгээд нэм оцэр таад ингээд залуучууд тий ирээдүйн залуучууд дээр нь болохоор ганс үг дархан төвс Сэрэнбаатар энэ төр бол дийлэг тоглодог. Таад яг ингээд 2 дугаар баг нэг хэсэг спат тоглодог залуучууд тэгээд Чимбат тайрыг байгуу тогтоож авсан нэг өндөр тэгэл хүмүүс хүн амтан болгохтол ингээд Чимбат шиг ингээд өөр хүн болгохтол байдаг. Тэгээд өргөжлүүлээд нэг спайлигийн плей-офф болсон чинь чамайг нэг өөр баг руу зарагдсан ингээл. Тэр одоо миний санаж байгаа NSPL багт те спайл багтайгаа зарагдсан гэсэн. Өөрөөхөө бас тэр спайлигээс бас ингээд яг тэр баахан бүх зарагдсан тэр процессыг нэг яриач. Тэр яг юу болсон? Тэр би үнэхээр энэ залуу бас нэг шинэ залуу сайн залуу Монголд гарч ирж байгаа юм болов уу гэдэг. Бас яг царайг нэгсээ тогтоож яваагүй гэдэг тэрийг дөнгөрч ирсэн юм. Тийм тэгээд Sprite тоглож байгаад бид нар чинь багаараа тоглож байгаад плей-офф эхлээд яг нуунд тэгсэн солилцооны цонх гэж гарч ирэл. Тэгээд багш хэлээл SPL ингээд Чимбат хоёрыг авъя чинь аа тэгээд плей-оффтоо гээд. Тэгээд багаас зарагдаад тухай чинь 500 мянгаар бид нар зарагдчихсан. Аха. Тэр чинь. Тэгэл тэр баг миний ер нь анхны цалин байсан баг. Саксон бөмбөгөөс хамгийн анх бас. Тэгэл амар баярлал. 500 мянга юу вэ гэж бодвол ээж авчин тухай чинь саксаар эзэж хоол болохгүй гэл нэг амар яваад тэгжсэн чи гид ингээл 500 мянга ингээд цалин суусвал бүр амар гагц явж. Тэгэл айгүй баярлал. За тэгээгээл SPL багт орсон. Тэгээд яг хоо тэр үлрэлтээ тэгээд манх чинь бүсийн аваргын төлөө тоглоод 2-1 гэж хэлсэн. Тийм дөрөвтүүлжсэн. Тэгэд яг нэг бүсийн аваргын төлөө тоглож байгаа чинь би чи яг тухайн үед яг дөнгөж нөө гарч ирж байсан. Тэгээд дээрээс нэг юу гэдэг оочсаа. Өвөө тийм амар сандралтай. За. Тэгэл ерөөсөө тийм том юм дээр тоглож үзэг зүгээр л яг нөө Sprite бол нөгөө нэг зүгээр тоглоод болоод идэг. Яг тийм том юм дээр ингээл бэлтгэл нь хүртэл өөр болж эхлээл үзэгчд амар их болол. Тэгэл яг маач нь айдал нэг болсон сүүлийн тоглолтын дээр хаан банктай тоглолцсон. Тэгэл яг тэнцээ давааны багш тэгэхэд тасгалжуулагч байсан. Тэгэл заавал ингээд баг дунд ингээд үнэхээр сандарч мандаад ингээд багаа алцах гэдэг хэлээрээ. За. Тэгээд тиймэрхүү юм гарах юм бол би яах юм гээд ярилцаа те. Ингээд ямар ч тач надад хэлээ шүү гэл. За. Тэгэл би чинь тоглоол эхлээл айгүй ихтэлтэй шийдсэн. Яг нэг завьцснаас яг маа комбинац ер нь яг тийш ингээд заслаан тавиулаад ингээд завж руу гараад шийддэг гэсэн. Тэгэл яг гараа шийдсэн шууд уттай.
За. Тэгэл баахан үзэгч нэрээс үү гэж оролдоод тэгэл би ч бүр амар айцаарч. Тэгэл ерөөсөө бөмбөг хурж ирэнгүүт буцааж өгөөд ерөөсөө битээ дадад бөмбөг ирээсэ гэж бодоод дотроо. Тэгэл яг тайм аваад багш яваал юм ярьж байгаа. Би багштай л багшаа би болио би ерөөсөө болохгүй байна гэж битээ маяглаад зүгээр гаараа гэл. За. Тэгэл гараад яг гарчаад би чинь ерөөсөө хамгаалъя. Тэгээд самбраас авах гэж бодож байгаа юм чи ерөөсөө довтлох бол ерөөсөө айцтай ерөөсөө чадахгүй гэж бодоод тэгэл яг маах чинь нэг 2 3 цаг сунгасан юм аа. Яг тэгэхэд би ингээд самбраас яг цаг дуусах юм чинь нэг 3 дараалж аваад тэргээ гурвуулангийн уг нь шийдэнд орсон л дээ. Тэгээд гурвуулангийн гаргаал. Биш довтлох боломжтой. Тийм довтлох боломжтойсэн. Тэгээд тухайн үед нь айцыг алдчих واخ гээл. Багийнхаа өгөөст гаргаал өгөөс. Тэгэл тэн дээр хожигдол дараа нь хүмүүс чи дээш ингээд явчихгүй байсан гэл. Хэлжсэн. Тэгэл яг тухайн үед гэж юу дээш явах. Яг алдчихна гэл. Тэгэл тэрнээс хойш л миний тэр сандрал тэр ерөнхийдөө бас гайг болчихсон. Яг тухайн үед тэгэл нөө фанатууд ч бас айгүй амар байгаа ч. Манай фанатууд ч ингээл завчнаа шидэл алдсан чи. Наа 6 номергүй 6 номер гэж хэдэн орцоолаа би чи. Тэгэл тэрийгээ суулгаач гээл байсан. Тэгэл яг нэг сүүлийн мөчөд ингээд самбар амбраас аваад гисэн чи сайн дүлгөөлөө гээл. Тэгээ фанатууд бас ингээд яг шин тоглогчдыг бас юунд айгүй тийг сандраад юм болов гэж ясаад. Яг тэрний дараа тэгээд яг ер нь бол сагсан бөмбөгтнийг арай өөр төвшин тоглох хэрэгтэй, арай өөр хичээх хэрэгтэй, арай өөр дайшлах хэрэгтэй гэж яг бод тийм бодол төрсөн үү? Тийм тэгэл ер нь яг ингээд ямар алхам хийж ирсэн тэгээд айгүй хариуцлагатай болоод бэлтгэл дээр хүртэл одоо жишээ нь өмнө би ингээл жоохон асуудал гарангуут за яах бэлтгэлээ хойш тавиал ятгүйсэн. Тэгэл тэрнээс хойш би за ерөнхийд нэг зориг гарч ирэл за одоо яг тухайн чинь биш нэг тэлжид ингээд 2 баг байсан шүү дээ. Нэг нь дээдлэг, нэг нь спрайтлэгтэй дүүсэн. Тэгэл за дээдлэгт орохын төлөө ингээд бэлтгэлээ. Тэг ер нь цаашаас одоо ингээд сагсаар айгу. Уус нөө сагс чинь тийм амар тийм нэг сонирхолтой шунал хөдөлгсөн тийм спорт шүү дээ. Ингээд улам л ахаад үйл ингээд улам л нөө нэг цаашлаа тэмүүлээд байдаг. Тэгэл би чинь нөө нэг дээдлэг рүү орохын төлөө тэгэл бэлтгэлээ шаргуу гэж хэлчихсэн да. Надад бас нэг юм зураг байна. Одоо энэ оюутан цагийн үеийнхээ дурслаа зураг багш байна. Хотгоныг их сургууль тоглож исэн яг багийнхан те. Би санджаар чи бас нэг университет наадмыг авраг авч исэн баха энэ байгаа тийм үү? Тий, энэ ерөөсөө яг нэг университетийн зураг л та. Яг нэг яг тухайч 4 жил нэг удаа 2 жил нэг удаа болтголоо оюутны университет. Тэгэд яг энэ чи чинь би төгсөх курс байсан. Тэгээ маах чинь манай өрсөлдөгч аврагын төлөөх төр мөс гэдэг айгуу чанга баг байсан. Одоогийн Цэнгүүн арилт чадраа үлэмж тухайн үед айгүй сайн баг. Тэгээ бид нар чинь яг нэг яг өмнө жил наавар авчихсан. Тэгтээ нэг яг тэр одоо бэлгүүн байсан цирка гана гэдэг манай дээд үеийнхээ тэр айгүй голчлон тоглоод ингээд авар авчихсан. Тэгээд яг энэ нэг хэдэн онд ингээ яг төгсөх курсын яг оюутны университет яг боллоо. Тэгэл яг нэг хариуцлага өөрийн нуруунд дээр хурж ирэл те. За ер нь бас дөлгөөний TLJ 13 гэж яг нэг клуб гэж хэлнэрж болох юм те. Одоо яг энтэй холбогдсон түүгээс одоо чи надад ганц үгтэй зүг хоёлоо хоёр шагнал авсан зогсож байгаа шиг байна. Дээр зурган дээр. Тэгэхээр яг тэр процессоо энэ TLJ 13 клубтэй холбогдсон тэр дэндээ бас тулга гэд ирэхэнтэй яаж холбогдсон талаас ярьж эхлүүл. Тэ анх би ч нөө түрүү нөө кейс гээл яг тэрний өмнө би чинь нэг ганц хоёр юунд ингээд бэлтгэлтэнд явъя гээл ингээд нөө нямка ингээд хэлээл нямкагаар хэлсэн. Юм уу төрөл орсон байсан. Тийм нямка төрөлөд орчихсон байна. Тэгээд нямка тэр би ингээд өөрөө ормоор санагдаад байдаг. Айгу яг тухайн үед яг ирчээ авчихсан клуб тэлжээ. Тэгээд ормоор санагдал ер нь хүүхэд болгоны л ер нь айгу хөсөл болчихсон. Тэгээд ормоор санагдсан даанч нэг айгу олон үнэтэй. Тэгээд ерөөсө боломж нь олддгүйсэн нямка тэгэл багш хэлээл нэг ч явах тухайн үед нэг нааг нэг юу байгаагүй. Одоо хоошоо гэсэн тоогоогүй ч юм. Тэгэл яг нэг кейс дуусаал яг би чинь тухайн үед чинь нэг яг ерөөсө миний тоглолтын арга барил бол ерөөсөө самбарл авдаг гэсэн юм чи. Ерөөсөө самбарт ингээд үсрээлээд айгүй ядаргаатай. Тэгэл нэг дээшээ ерөөсөө довтолтгоо.
Тэгэл самбраас авчаад галс гаргаал. Тэгэл тийм бидгсэн. Тэгээд тэгсэн чинь яг тэр нөгөө кейсэр хожигчвал бид нар чинь нөгөө үйлэл үйжсэн чинь Ямкаг багш дуудаал юу ч за наад хүүхдээ маргаашнаас бэлтгэл түрээд ирээ. Тэгээд би чинь анхны бэлтгэл дээр нь очиод үүст амар гүйж. Тэгэл хамгийн анх юм дэж одоогийн багштайгаа TLG 13 гэдэг багт ер нь орчихсон. Доод спрактаас нь. Тулга хажуулагч яг чиний амьдралд нөлөөсөн том нөлөөлөл юу байдаг? Өөрөө ч бол багш чинь байна. Олон нийт бол саксон бүгийн зүтгэлтэн гэж харж байгаа хэрэг ерхийн наримчгийн даах гэж хардаг. Өөрөө бол багшаа ч хөндөж явдаг. Энэ хүн чиний амьдрал нөлөөсөн том нөлөөлөл юу? Чамд юу гэж зөвлөдөг үү? Тэ? Тухайн үед сакс тоглож иж байхад ямар зөвлөгөө өгч вэ? Одоо ямар зөвлөгөө өгч байна жишээ? Мэдээж наашгүй надад маш олон зүйл заасан. Саксон бүгийг яг анх яаж тоглох вэ? Яаж ингэж заасгуур шийдэх бүх техникүүдийг надад яг суйрлуулж өгсөн. Гэт миний яг нөгөө өөрийн одоо жишээ нь наагад ингэж нөгөө хүмүүс эрдэлд ингэж айгуу самбарт ингэж үсэрдэг ингэж дайчин тоглолтойгоо яг багш яг анх нааг яг тэрийг хараад за чи одоо ингэж самбарт яваад битээ гарга. Дээшээ одоо ингэж жишээ нь шууд бөмбөгөө өсмөл гараа буулахгүй дээшээ ингэж шиддэг юу ингэж тасгал масгал тэгэл зөндөө юм хэлдэг ус л та. Тэгэл ер нь багшийн хувьд гэх юм бол тэгж айгуу хийсэн ажилдаа айгуу тийм нөгөө одоо шантрахгүй айгуу олон хэцүү асуудлуудаас айгуу тийм амархан гарч чаддаг, асуудлыг амархан шийдвэрлэдэг. Хувийн талаасаа ч гэсэн айгуу тийм сайн хүн гэдэг манай. Энэ завшиг ингээд ашиглаад ингээд багштаа ингээд баярлаа тий. Ингээд миний хамаг юм тусалж дэмжижсэн сайн муу бүх юмд ингээд надад зөвлөгөө өгч миний ер нь амьдралын ер нь одоогийн байгаа энэ амжилт энэ миний амьдралын одоо бүхэл юм ерөөсөө салшгүй холбоотой ингээд өдөө зэрэгтэй явж байгаа нь одоо таны ачгаа биш шүү гэдэг багштай баярлаа гэж хэлье. За баярлалаа ингээд өргөжлүүдэд ярихад багшийн дэг гой зураг байна. Инх хотын төлгөө 17.2 оноод унчилсан, 14.9 самбар дунчилсан, 2.4 онцоод амжилт, 2.4 бөмбөг тастыг хөлрөд дунчижээ гэж. Энэ одоо гигант хангаа лидергээд би болохоор лигийн аврах 2 жил тоглоод хүрэл аваад дараа жил нь тусдаа лидер гэдэг багийг тоглоод ер нь тэр багийг тэрүүрээ тоглосон анхны удирлын энэ сайхан зураг байна л да. Тэгэхээр яг лигт одоо чи ингээд тоглох сайхан юм байдیں۔ Лиг тий өөр ингээд юм мэрэгжлийн төвчний лиг тоглох нь. За тэгээд жишээ нь одоо энэ гигант хангаа лидерт ингээд анх ингээд тоглоод ирсэн мэдрэмж тий өөрөөс ямар зорилготой орж ирж байгаа мэдээж их зорилго тавиад тоглосон баг. Тэр мэрэгжлтэй ч гэсэн бас баазрах хүрсэн боломж бодож байна. Анх ингээд лидер гээд багт нөө 3 тамир баг ингээд хоёр тишээ салаад ингээд лидер гээд багт ингээд очиж байсан. Тэгээд мэдээж тэр үлрэлт айгу минут миний үг гэх юм бол надад айгу минут олдчих гэсэн өөрийгөө харуулах боломж олдож эхэлсэн тий. Тэгээд лиг тоглох юм гоё юм гэх юм бол мэдээж ингээд олон үзэгч тэгээд ингээд хүчтэй тамирчтай ингээд талбай дээр баг. Гоёлдоо тэдний эсрэг оноо авч тэр ингээд илүү тамирчтай хамгаалах тэр мэдрэмж айгүй гоё. Тэр дундаа бүр ингээд хожих бүр хамгийн гоё мэдрэмж. Энэ одоо баг хожноо л гэдэг чинь тэр хүний нэг амжилт нь нэг өмнө бэлтгэл дээр зовж исэн нэг зовлон өдр нь ерөөсөө тэр баг хожихол ингээд кайф гэх юм уу тий. Төлгөөний дээд үе нь одоо ганс өх Цэрэнбаатар тохиолдож гэж хэлж болох уу? Тий, ер нь бол нэг үе их бид нар. Тий. Тэгээд багаараа хавчдаг. Гана даги бид нар чинь бүгд нөө 92 тий насаараа олжцсон. Тэгээд яг нэг анх орсон тэд нар чинь нэг 8 онд нэг сахаа гэдэг тэд нар анхны бүр яг анх нэг TLG юу яж хахад анх явжсэн. Тэгээд тэнцэнээсээ дэшээ төрүүлж орсон. Тэгээд миний хувьд болохоор нэг арай нэг 2 жилийн дараа орж ирээд
Тэгээд анх ингээ Sprite тоглоод сүүлд 11 онд 12 онд анх тэдэртэй ингээд нэгдэж гээд нэг багт орчихсон. Нас чицүү ирнэ тэдэг дэшээ тоглоод өөрөө ингээд доор тоглоод Sprite тоглож яхад ямар мэдээж төрж байд. Тэгээд дараа нь нэгдсэний дараа бас ямар мэдээж төрж байна. Тийм мэдээж ингээд нас чицүү үед ингээхэн ингээд дээдлих тоглоод ингээд явах бол мэдээж нэг хөвний юунд бол ингээд шин би яагаад чаддгүй юм те. Тэгэл тэр болгон л одоо нэг бэлтгэл дээр ингээд намайг хурцалж өгдөг байсан. Зүйл юм уу те. Яг хоо бидэрт бол атаархах биш. Зүгээр яагаад чадахгүй юм бэ гэд өөрөө өөргөө ингээд асуугаад бэлтгэлээ яг ингээд тэрний үндсэн дээр ингээд устаасаа жоохон илүү идэгч байсан гэх юм уу те. Хичээлээс хичээдэг байсан. Дэлгүүрийн хамгийн анхны олон улсын тэмцээн. Хамгийн анхны олон улсын тэмцээн бол 2013 онд Казаны универсиад дэлхийн том тэмцээнд анх явж исэн. Тэгээд яг лиг тоглоод би чинь яг нэг жил болол яг тэр нэг олон улсын тэмцээнд явж исэн. Тэр үе бол бас хамгийн жаргалтай байсан. Чи тийм том наадам үзээгүй тэгэл. Хамгийн анхны улсын тэмцээнд нэлээд бас Монгол шилдэг тамирчтай цуг явсан. Би бас чинь цуг явсан нь мэдээд байна л да. Дэлгүүр нэг хоёр удаа талбай дээр нэг багахан минут гарах боломж олж ирсэн тийм. Тэгээ тэр үед бас ямар зорилгыг тээж ирж байна. Одоо чи би нэг юм ярих гэдэг юм л да. Тэр үед чи бол сэлгэнээс бараг 2 3 дахь сонголт байсан. Бараг 4 5 дахь сонголт байсан баг тийм. Тэгэхээр харин тэрний дараа нь 2013 он 14 он 2 жилийн дараа гэхэд Солонгосын гуанчууд багийн лидерийг үргийг гүйцэтгэлийн тоглож байлаа. Тэгэхээр их л зүйлийг тэр Казанаас сурч мэдсэн, зорилго тавьсан юм санагдав. Тийм мэдээж анх тийм нэг оюутны тийм төв дэлхийн тийм нэг бага олимпичэд тийм тэмцээнд яваад яг хөө тухайд би хамгийн бага нэсэн. Тэгээд нэг заманаас тоглодог гэсэн. Гэтэ яг тэр нь надад айгүй тийм олон юг бодол олон ингээд туршлагыг өгчсэн. Би яг талбай дээр гараагүй ч гэсэн ерөнхий том ингээд ах нар маань ингээд ер нь тамирчин ямар байх хэвтэй ер нь яг тийм юмруудыг би ер нь сурч авсан. Тэгээд тэнд очиод за ингээд монголчуудын ингээд сакс дэлхийн хэмжээтэй одоо ингээд харьцуулахад юм байна. Тэгээд би чи яг тухайд очихд за маргааш очивол Монголд очиж шууд төмөр өргөөл ирж бэлтгэлээ амар хийнэ гэл. Яг тийм харагдтал тэнцээ бүр амар тийм тоглолтууд болж ирсэн. Амарч тамирчид ингээд би хаамаа гэл. Агуу тамирчдыг хараад ер нь тэгэл бэлтгэлээ агуу тийм шургуу ич эхэлчихсэн. Ирээд шууд төмрөө өргөсөн. Ирээд бол төмөр өргөж яддаг. Яг тухайд яг ингээд бүр харахад л бүр амар бахархмаар биширж байгаа юм чи. Тэгэл хурж ирээд тэр нь бэлтгэлээ хийсэ гэдэг. Олон улсын анхны медаль ямар медаль авчихсан? Олон улсын анхны медаль 2015 онд. Нэг оюутны 3-3 Аз. Тэгээ оюутны Азийн авраг тий 3-3-т явчихсан. Тэгээд тэнцэнээс хятадтай аврагын төлөө хараад маах хожигдоод тэгээ мөнгөний медаль авч ирсэн. Мэдээж яг тухайн үед гонигтай байсан ч гэсэн анхны олон улсын медаль гэдэг утгаар амар байсан. За тэгээд түүний дараа Казан тийм үйл явдал өрнөжсөний дараа Гуанчжууд очсон тий. Монголын маш шилдэг тамирч байхгүй сэдэж залуучууд мөхөр шилдэг залуучуудаа очсон. Ширэн бүрэлдэхүүнтэй очсон. Тэнд бас ямар зорилготой юм. Үнэхээр хэсгийн тоглолтууд гэсэн маш хүн тоглолтууд хийсэн. Тэ мэдээж 13 оноос хойш ингээд олон улсын тэмцээнд яваад ингээд шатараад тэгээд ингээд баг минутууд үзсэн ингээд минут нь ихсээд ингээд ирж хахад хүнд нэг бодол бас шал өөр болж байгаа юм л та. За одоо би яах вэ? Шинэ бэлтгэлээ ихтэй за одоо би чинь энэ дээрээ багийнхаа хинтээ яах вэ гэх. Нөгөө болсон тийм туршлага 27-ос нийцдэг яг Гуанчжууд 2-3 жилийн ингээд бэлтгэл сургуульд олон улсын тэмцээнд явснаас Гуанчжууд ингээд бид нар яг нэг баг болж чадсан байсан. Багаараа бид нар бүгдөө нэг ерөөсөө мэддэг болсон. За энэ дээр энэ ингэндээ, за ингэндээ гэл
тоглоход хүртэл айгүй амар. Бид нар чинь зовлонгоо тэгэл яг нь хүчтэй богод байсан хэдиж бид нар тэгтээ ер нь бол гой тоглож яг нэг баг бол байж чадсан. Аргагүй бас яг том тэмцээ. Аргагүй яг ингээд бид нар хичнээн ингээд багаараа айгүй гоё ажилласан гэсэн. Яг тэр нөө сагсан бөмбөгийн хөгжлөөрөө би хурд тэгээд юм дутсан. За хоёлаа одоо бидний газар шилдэг 5 тоглогчийг нэрлэгдсэн байна. Энэ бол олонсын тэмцээн шилдэг тоглогчийн нэрлэгдсэн анхны хоо Чингис хаан каптер тий. За тэгээд одоо хоёлоос яг гол сэдв рүү гарахад саяхан бас хэдхэн сарын өмнө Монголд Аз аваад болж боллоо. За тэрний бэлтгэлийг зүгээр би ингээд харахад нэлээд удаан бэлтгэл хийсэн баг тий. Бэлтгэл хийгээд энэ чинь шантрах үе олон тохиолдсон, магаараа муудалцах үе, сайдах үе тий. Олон зүйл тохиолдож, олон зүйлийг давж иж монголчууд анх удаага Аз авах гэсэн зорилго хүрсэн баха. Яг тэр бэлтгэлийн процессээс ярих байна. Тийм. Бэлтгэлийн процесс юу нэхэндээ ингээд айгу хүчтэй ингээд биеийн хүч, хурд ингээд юг сайжруулах бэлтгэлүүд ингээд гүйлтийн бэлтгэл, хүчний бэлтгэлүүд явал тэгээд сүүл рүүгээ сэргээлтийн бэлтгэл, тэгээд сэтгэл санаатай нь харьцах. Одоо жишээ нь бид нар ингээд шугамдгүйгээд ингээд 2-2-ороо шидэд ингээд 10 шидэхэд 10 ингээд хийх жишээ юм үү те. Тэгээд ихэд яг ингээд бид нар яг за багаараа тэд оруулах шүү гэхэд дунд нэг яг нэг нь алдахад л тэгээд бид нар яг хожигдж байгаа. Яг тэгээд тиймэрхүү сэтгэл зүйн бэлтгэлүүд маш олоорсон л та. Тэгээд хүчний бэлтгэл дээр гэх юм бол хурд хүчний бэлтгэл дээр гэх юм бол мэдээ шантрах үе өдөр болгон л бараг шантрах үе гарна шин. Тэгээд ерөөсө цаг бодоол за одоо өдөр болгонгууд өдөр хамгийн их айгүй хүчтэй нөө гүйлтийн бэлтгэл яаж өдөр болно гээл тэгээд ихэндээ ингэж бодсон. Тэгээд сүүл рүүгээ за уусаа нөө бидний зорилго нэгтэй за Монголд ингээ Аз авраг болж байгаа бид нар ингээд энэ тэмцээнд айгүй сайн оролцох болохгүй гэх. Тийм учраас бэлтгэлээ ингээ хичнээн ядарч хэлсэн. Өөрийгөө шахаал бэлтгэлээ идэх гэсэн. Аз авраг болохын өмнө 2 хүн тоглолт гэж 2 хүн хожигдсан санагдав надаа. Хагасдаг Чингис хаан каптер Иглэснийг хожигдсон. Хэсгийн тоглолтод 50-д нэг хожигдсон хандгаатай те. Тэр хоёр хожигдлын дараа багаараа юу гэж өөр чинь ямар мэдрэмж төрж ив. Заас Аз авраг худлаа юм байна. Тэ? Тэгж тийм бодол төрж ив үү? Тийм бодолч төрөөгөө. Гэхдээ яг хоо бид нар ингээд яг хожигдоход ингээд бидрээс гарч байгаа ингээ уур амьсгал. Яг бидний нөө хожигдсон тоглолтод бидний нөө уур амьсгал бас жоох ингээд яг тоглолтын дунд ингээд байжсан. Тэгээ тоглолтын дараа мэдээч бидний бол бэлтгэл тактик гэдэг бол бүгд яг болцсон байсан. Хамгийн гол нь одоо бид нар ингээд одоо нэг хоорондоо ингээд яг сайн ойлголцоо тий. Багийн ингээд нэгийг ойлгох юмнууд яг тийм яг сүүлийн тэмцээн дээр жоохон юу яаж байгаад яг хожигдоод бид нар чинь тэгэл дараа нэг за энэ ингээд энэ тэгээд ингээд яг ярилцаад бид нар яг багаараа тэгээд зөв яг тодорхой үйлчлэхэд Аз аврагт манай өмнө нь одоо чинь за худалдаа үйлдвэрлэлийн болдоо одоо хоёр энэ те мөнх болд одоо хоёр энэ бүрэгдөрж бүүдээ энэ тэргүүд шилдэгүүд явсан хурл авсан дараа нь санчир бэлгүүн тэр Аз хоёр энэ яваад хурл авсан дараа нь манай оронд тааж гисэн бас яваад 5 дугаар өрөнд ороод ирсэн байсан те 14 он баг те тэгээд дараа нь ингээд энэ тэмцээн ингээд болно гэж яагаад тэр үед олон зүйлийг даваад Аз авраг болох тэр мэдрэмж хамгийн түрүүнд ямар өдөр төрж байна. Одоо би чинь энэ зургийг хараад би бол чинь тэр үе чамаас ярьцлага авч байгаад би өөр дотор юу болж байсан байхгүй. Ягаад гэвэл чи дуусчингуудаа энэ автаа болцоо тий. Зурган дээр ингээд автаа болцоод ингээд нөлөөс хэлгэнэ. Тэгээ дараа би ярьцлага авах чинь би бүр юу болцсон ингээд чинь тий. Тэр мэдрэмжээс нэг яаж. Сая Аз авраг дээр хамаатнууд ирсэн аав ээж ирсэн ээж ирвэс ээж ажилтсан аав ирсэн. Тэгэл яг нэг MBB авчаал яг юугаад нэг зураг мөрг авахгүй болол ингээл ирсэн чаа буугаад ирсэн. Тэгэл өөдөөс хараад үйлээл. Би шууд хараад ерөөсөө шууд үлчиж байгаа. Тэгэл ерөөсөө аваач тэгэл яг тухайн чинь би чинь яг нөлөөсөө нуух гал. Тэгэл тэгсэн тэгээд аав ээж болон ингээд хамаатан садан энэ надад тусалж ирсэн бүхий л хүмүүстээ ингээд баярлаа. Тэгээд 14 онд бид нар чинь 50-нд явахдаа бас
айгуу тийм хүчтэй баг болсон гिचмаад Цэнгүүнээ, Цэрка, Очрот байсан баг тий. Тэ очрот билих тэгээд айгуу тийм ер нь маа баг айгуу хүчтэй байсан л да. Тэгээд яг нэг хожигдоод яг хятад хожигдоод тэгээд зооноос оноо тоолоод мөлтөрч байсан. Тэгэл тэгтээ бид нар ч бүр амар харамсал. За өстө дараа чи наадад л өстө. Гэт бүр амар уурч юм бүр шараад зовоо. Тэгэл яг Монголд болох юу ингээл яг эренгүүт ингээл яг түрүү жилийн нөгөө нэг 50-нд хожигдож ирсэн. Нөгөө нэг мултарж ирсэн. Юу н орж ирээл. За одоо л ингээл Монголд яг тэтэрт хожигдно гэж байхгүй шүү гэл. Заавал аав шүү аврагын гэл. Аврагын тоглолтын дээр жишээ нь өмнө гişийн тоглолтонд аврагын тоглолт 50-нд дахиад таарсан шүү дээ. Тоглолтын баг ихний үе айгүй ихсэн тий. Айгүй хол оноо зүртэй эхлээл айл хурдан тоглоомж явал хийгээл 3-аас хийгээл ирээл хийгээл манах 10 оноос салаад 12 3 оноос салаад эргэж нэг 7 8 болгож ирээл маш тэр үед яаж давж туулав. Би бол илүү чинь чамайг л асуух гэж байна л да. Чамд ямар мэдрэмж төрж байна? Мэдээж ингээл оноо ард оцрол дутуу явж байхад ингээл бид нар чинь шатаал ингээл нөө хожиг гэсэн ирмэлцэн айгүй илүү ч ингээд яг оноо ингээд доор явж байгаа ч айгүй хэцүү юм чи. Тэгэл яг аврагын төлөө ингээл тухайн үед бид нар чинь бүр ингээд хожихоос өөр ингээд эсгийн тоглолтод хожигдсан. Тэгээд оноо дутууглагч айгүй хүнд байгаа юм чи. Тэгэл яавал хожих яаж айлын ингээд довтлогоо ингээд юу ах вэ гэл. Дотроо амар бодвол би чинь за одоо чинь ингээл ер нь бол илүү ингээд жоох ядарч исэн ч гэсэн ингээд ерөөс бүр илүү л би ингээд хичээх ёстой юм ингээд одоо жишээ нь манай нэг тамирчин алдлаа гэхэд би заавал самрын авч би бүх хогийн түүх ёстой юм. Тэгж бодвол тэгэл маахан тоглолтын сэргээл тэгэл гайг болол дээр нь гараал явчихсан. Тэгтэл ер нь яг дотроо бол хэцүүлсэн. Шүүл дуурах хүртэл. Тэг шүүл дуурах хүртэл ингээл хэцүүсэн. За тэгээд дараа нь шагнал гардуул гүйл явц болсон өөрөө бас төвчний шилдгийн шилдэг тоглож байгаа юм лээ. Тэр мөч өнөхөр сайхан мөч байгаа. Зурган дээр бол те багийнхаа чүрнээр чамаг ингээл гой хүлээж авсан те. Яг ингээл багаараа чамаг дэмжиж байгаа юм те гой зүг дурслаа зураг байна. Чинь энэ зурган дээр ингээл харахад үнэхээр чиний бас энэ чинь мартагдчихгүй тийм мөч байсан болов гэж би бодож байгаа. Тийм мэдээж Азийн аврагын шилдэг тоглогч, үнцэнтэй тоглогч гэж хэлэхэд би ч бүр яахаа мэдгүй ингээл шоконд орчих юм те. Тэгэл яг аваад чинь буцаад багийнхан дээр ирэхэд тэгэл маа багийнхнаа амар гоё хүлээж аваад. Тэр нэг гоё байсан. Тэгээд энэ завшаа нэг ингээд юу байгаад багийнхандаа айгу баярлаа те. Тэр бол миний юу биш маа багийн амжилт. Бид багаараа илүү хүчтэй илүү ингэж товтолж ижил илүү сайн тоглосны эцэст багаараа авраг авсан. За чи одоо олон мэдгэж байгаа нь 13 оноос хойш те саяны Азийн авраг болсон баг маань за 4 5 тоглоод явж илаа хамт тоглож явж байгаад 16 онд ингээд авраг авлаа зайлгалаа те. Энэ хэмжээний дараа бас ямар сэтгэл төрж байна? Тийм мэдээж багийнхандаа баярлдаг. 14 оноос бид нар чинь бүгдөө яг энэ залуучуудаараа бэлтгэлийг хэцүү бэлтгэл, хэцүү хожигдол, жаргал зовлон бүгдийг ингээд багийнхантайгаа хамт хуваалцдаг гэсэн. Тэгээд сүүлийн тэмцээн дээр гэх юм бол яг бид нар багаараа яг өмнөх одоо тэмцээнүүд дээр гаргаж ирсэн алдаагаа засаад бүгд яг хамтдаа нэг баг болоод багаараа илүү хүчтэй, илүү хурдтай бус багаас илүү төгссөн багийнхандаа одоо баярлалаа гэж хэлье. Нэг багт ингээ хүчин зүтгэхэд ингээ гоё өгдөг шүү гэт. Орсын холбоо байсан. Эцэг жимбаа тавхаа. Өдгөөний шиг тавхаа. Өдгөөнд оноог явуулж ин да. Энторчийн тавхаа өдгөө аваад сайн. Өдгөө. Үнээр өнөдөр өөртөө ихтэй. Гоё байна. Наахаа тань багтаа. Хамгаас зинтэй байна. Хамгаас манай хамгаас нэг болцсон байна.
За, ганга хаалтыг төлгөөс урданд очихоо. Анх хоёрын Бентор 2 оноо. Ирмэг гой тогтоосон да. Дөлгөө аваад нэрсэн тоглоо та. А дөлгөө мод өнөдөр үнэхээр онцгой байна. Одоо нэг Дөлгөөний дунд даа шилжиж байна. Үнэхээр гоё байна да дөлгөөнүүд. өөрөө авч байна. Батпаа авч байна. Энэ батраа самбар сайн дийж байна. Дөлгөө ямар юм бэ? Гол гоё зүйл авах гэж байна. Найс тоноо. Дөлгөө өөрөө явсан. Наад гоё байна да. Энэ батрын тоглоо та. Чи гоё. Ондоо даа шилжиж болсон. Самбар дөлгөө их байна. За хоёр шиг томчлоосоо. Солилцоо отхон жаргал дөлгөөнөөр солигдож байна. За ингэ тоглолтын ялагч бол нэгэнтээ ойлгомжтой. Орж ирсэн баха. Өдөрт авахынтаа эргүү болж байгаад баяртай байна. Нэгийн эсрэг нэвтрүүл үргэлжлэн давханд орж байгаа. Тэгээд одоо бидний бас дараагийн хэсэг хэлж байна. Тэгээд төлөвлөгөөнөөс одоо асуултаа асууж явъя гэж бодож байна. Төлөвлөгөөний амьдралын зорилго ямар зорилготой вэ? Зорилгоор нь хаана явна гэж бодож байна? Миний амьдралын зорилго гэх юм бол мэдээж гээд одоо спорттой амжилт гаргаад, өшөө илүү амжилтыг гаргаад яваад ажил мэргэжил дээр ингээд амжилттай ажиллаад эхнэр хүүхдээ гэр бүлээ ингээд ам бүлээ олон болгоод ер нь зөндөө зорилго байна. Одоо ер нь миний зорилго гэх юм бол хэрвээ хуваар тооцоолох юм бол ер нь 20% л явчихна. Төлөвлөгөө аа болцсон байгаа. Тэр аа болох мэдрэмжээс нь хуваалцаж. Facebook дээр нэг гоё пост хийсэн байсан. Хүүгийнхаа нэг жимминг ингээд тавьсан тий. Тэгээ бас дараа нэг хөзрөнгөө гарсан байсан. Хүүгийнхаа зургийг ингээд хайцуулаад ингээд тавьсан. Тэр аа болох мэдрэмжийн талаар ярьсан. Тийм мэдээж айгүй гоё байсан. Аах ингээд нөө ихнэр ингээд өвдөд орсон би чинь тэгээд тэр жигт нь хамт байсан. Ажилтнууд нь. Тэгээд бүр гайгүй. Хаймэр эвгүй л идэв билээ ингээл. Жирэмсэн багтаа ч яг ингээл өөрх ингээл хөдөлж хөдлөөл нөө гар ингээд нөө гидс ингээл нэг гарч ирж ингээл. Тэгэл яг гараад ирэнгүүт шал өөр байгаа юм чинь. Тэгэл нэг жохон хөхд өөлээл ингээл. Тэгэл миний хөхд гээл бодсон чинь эвгүй нэг амар тийм нэг энэ миний амьдралын нэг хамгийн гоё мөчийн тэр байсан юм. Яг нэг аа болго гэл хүн болгон баяр үргээл. За босонд баяр үргээ. Аа болох амгаа бах хэцүү шүү гэл хүн болгоны захиас орж ил. Айгүй гоё байсан. Тэгээ мэдээж манай ихнэр одоо пүрв жаргал гэдэг. Оюутан ангаахын одоо 5 дугаар курсын оюутан. Тэгээ одоо намайг ингээд тамирчин чи ер нь хэцүү шүү дээ. Өглөө гараад одоо миний үед гэхэд өглөө гараад ажил 6-аас тараад 6-аас 7 хаяад 9 гээл бэлтгэлтэй явал шин 12-т л ортог ер нь ажлын 5 хоногт. Тэгэл ороход наваг хоол хийцэн, маргааш овцсон ингээ бэлдсэн гэдэг. Ихнэртэй бас хайртай шүү, баярлж явдаг шүү л хэлээ да. Төлөвлөгөөнд ажиргал гэж юу юм бэ? Ямар үд ажиргалтай байдаг вэ? Миний үед ажиргал гэх юм бол мэдээж сэтгэл санаа айгүй гоё өдрөг. Тэгээ гэр бүлтэйгээ илэг бүтэн тий.
Тийм байвал ер нь аз жаргалтай гэж боддог доо. Ер нь бол саксны талбай дээр би ингээд хожоод ер нь тэгээд яг бэлтгэл дуусах яг тэр мөчд би аягүй тийм гэж жаргалтай байдаг. Яг бэлтгэл дээр за өнөөдөртөө би ингээд нэг өөргөө ялан дийлсэн одоо нэг бэлтгэлүүд шүү дээ ингээд. За одоо яг өнөөдөр ингэндээ гэж бодоход яг тэр зорилготой өрөнгөтэй би яг баярлалаа. За хэвээ гоё боллоо. Тэгэл дараа нь тоглолтын дээр ингээд талбай дээр гараад өөрийнхөө хийх ёстой зүйлүүдийг хийгээл хожил авах мэдрэмж чинь хамгийн сайхан аз жаргалтай үед. Хэлэг төртөө үг. Яг нь дотроо бодож явдаг үг гэх юм бол яг маа багш хэлдэг үг гэдэг л та. Хөдөлмөр хүнийг хизээж гомдоохгүй гэх. Энэ бэлтгэлээ ихтэйс яг тэр үгийн дагуу би ер нь бэлтгэлийг хийдэг. Тэр үг чиний амьдралд хэр нөлөөлдөг вэ ер нь? Тэр үг нөлөөлж байв уу? Тийм мэдээж. Тэр үг ер нь надад аягүй тийм нөлөөлдөг. Яг одоо ингээл бэлтгэлээ хийж чадах за хөдөлмөр хийж хүнийг яддаг шүү. Залхуурч болохгүй би гээл. Тэгэл ингээд нэг одоо жишээ нь тэрийг яаж байгаа л би чи 21 аймаг гэдэг тэр авраг аваад яг дотор уучсан. За хөдөлмөр нэг ингээд хондоод юм байна та гэл. Тэгэл юу тэрнээс уушаал бэлтгэлээгээл та. Би чинь хүүхдүүдтэй ингээд ярьж дөлгөө авах хэвээр гоё тоглодог гээл. Хэдэд одоо чинь 10 жилийн хүүхдүүд надтай ингээд ярилцчихсан аахгүй юу? Энэ дөлгөө авах ямар тоглолчоос одоо чинь үлгэр дүрэл авд юм. Тэгж би одоо харцаг багийн ингээд зодгоо тавьсан одоо ярахсаа. Ер нь нэг үлгэр дүрэл авдаг. Талбай дээр гаргаж байгаа зан чанар ер нь дайчин тоглож байгаа. Тэр болгоныг ер нь би хардаг. Заслаан тавих, самбарт яаж тэмцэлж байгаа. Энэ тэр хүнээс бол айгүй харах юм зөндөө байдаг. Тэгээ тэр хүнийг л ер нь харж цагтаалдаг. Дөлгөө өөрөө багтаа өөрөө ямар хүн болож төсөөлдөг байсан. Тэгэж бүр багтаа гэх юм бол ингээд зааз би ер нь ингээд бүжгээр юм байна гэж боддог байсан. Тэгээд бүжгээ ингээд болоо сагсаар явдаг. Мэдгүй магадгүй нэг ахтай мэдлэр гэж би чинь цагдаагийн ахтай мэд яг нэг орвол зүгээр юм байна да гэж нэг өрн тувцсан өмсөд ингээд явах айгуу гоё харагдсан тохиол. Тэгээд яг нэг тийм бодол орж ирсэн. Тэгэл сүүлрүүгээ ингээд яг томрол төгсөх курс оюутан болвол яг ямар нэгч сонгох уу яах вэ гэдэг чинь. За ер нь яг одоо маа сагсчид шинэ те ингээд айгуу нэг гоё ингээд банк цаанд ингээд албаны ажил те. Тийм ажил хийж байгаа хүмүүсийг харахад айгуу гоё харагддагсан. Тэгэл за ер нь банкны салбарт ингээд орё гэж бодлоо. Тэгээд ер нь яг сургуулаа төгсөөд яг банкны салбарт орчихсон. Одоо Монголд ажиллаж тий? Тий, одоо Монгол банкнд ажилладаг. Өөрөөр нь ямар зан чанартай хүмүүс тодорхойлдог вэ? Мэдгүй одоо тэгэл хүмүүс л тэрийг тодорхойлох байх. Тэрэн дээр яг сайн хэлж мэдгүй. Бусад хүмүүс чиний талаар хийсэн дүгнэлтийг ингэж ярьдаг холон үлддэг байх тий. Тэр дүгнэлтийг ер нь хэр хүлээж авдаг вэ? Бид тусдаг. Тий, мэдээж. Ер нь хүний хэлж байгаа үгийг би яг сонсохыг боддог. Тэгээд ер нь тэнцэнэс нь одоо надад хэрэггүй юм хэлжлаач гэж бодоход тэр хүн надад сайн хандчил тэр үгийг хэлж байгаа. гэж бодоод би яг үгийг яг бодоод за ер нь би юм биш өөртөө дүгнэлт хийгээд тэгж боддог. Сум бөмбөг тоглоод нэлээд олон жил болсон байх. Одоо шинэ 10 жил болсон байх тий. Энэ хооронд хамгийн сайхан уран үг хинээс сонсч байна. Санд. Яг миний сандаг юм бид тийм тэгээд бас тулгаа багш таанд холбоотой ингээд нөө бид нар чинь нэг тэмцээд ингээд яг ингээд нэг алцаа дөрөвдүгээр өгчөлөө байл. Тэгэл тэгжсэн чинь яг би чинь нэг хийгээл яг эргээл тухайч нөө дандаа багшруулаад ардаг байсан. Тэгэл багш яг нэг яадаг гэсэн тэгэл урагшаа гэж нөө тухайд байдаг. Тэгэл яг нэг хийгээл эргээд харсан чинь нэг хороо ингэцээ гэл аягүй нээцээ. Тэгэл яг тийч аягүй бас нэг урамшижсэн. Сайхан мөч шүү. Тий. Саксон бөмбөг тоглоод чамд саксон бөмбөг чамд өгдөг хамгийн сайхан
энерги юм те өгдөг өгөөж нь байдаг бай. Мэдээж аз жаргалтай болгодог. Намайг аливаа зүйлд тэмцэх чадвартай болгодог. Эсвэл одоо ингээд хэцүү зүйл тохиолдлоо гэж бодоход би яг бэлтгэл дээр байгаа юм шиг өөртөө хэлдэг. Зүгээр одоо энэ бүх ингээл дуусна. Сайн сайхан ингээд ирнэ. Тэгэл яг тэгээд өөрийгөө боддог. Ингээд байдлаа ингээд ямарсан бидний нэгэн эсрэг нэг нэвтрүүлгийн анхны зочин бол Сиготын дэлгөө байлаа. Түр маань өгөр өндөрлөж байна. Дараагийн тэмцээн уралдаанд ирэх бас урт удаан бас өөрөө чинь замнал байгаах, карьер байгаах. Тэрхүү тэмцээн уралдаанд нь бүхэл зүйлд нь гэр бүлд нь сайн сайхны өсөрөө. Баярлалаа. Амжилтсий. Баярлалаа. Дараагийн үсгээр нэвтрүүлэг өгөр өндөрлөж байна. Дараагийн дугаар ирэх бол театр баяртай. Ургаат Бутагийн Аз тивийн оюутны аван шалралт эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээний сайн тоглолтыг үзүүлэх бүрэн боломжтой байгаа. Дундын шүтэн бас байдгүй. За ихтэй өөрөө болсон. Үлгөө гой хоёр алхад болсон. Ноцгоо оновчтой. Он харьцаа 8-5 болж байна. За яг л ийм хамгаалтыг хэрэгтэй байгаа маа. Үлгөө ноцгоо оновчтой. 18-9 болгосон. Нэмэлтчилтийг Нэг батын дөлгөө гүйцэтгэх хэрэгтэй болж. За энэ тэмцээнд одоо манай аваагаас хамгийн өнгөтэй байгаа тоглолтууд яг харахгүй дөлгөө. За өнөөдөр ингээд торгуулуудаа хийгээд явах хэрэгтэй. Орсын холбоог болсон. Эцэг жимба тавцаалаа. Дөлгөөний шиг тавцаа. Дөлгөөнд оноог явуулж ин да. Дорчин давхаар дөлгөө аваад сайн. Дөлгөө. Үнээр өнөөдөр өөртөө хэлтэй. Гоё байна. Заахтаа байна. Хамгаас хэрэгтэй байна. Хамгаас манай хамгаас бүр гүрмийг болсон байна. За, ганга хаалтыг дөлгөөс урданд очлоо. Анх хоёрын бэмдор 2 оноо. За гой тогтооллоо. Дөлгөө аваад нэмсэн тогтоолтой. Дөлгөө мөн өнөөдөр үнэхээр онцгой байна. Одоо нэг Дөлгөөний дунд даа шилтэй амжлаа. Үнэхээр гоё байна да дөлгөөнөд. Өөрөө авчваа. Батпа авчаа. Энэ патроо самбар сайн дийчихна. Дөлгөө. Ямар юм бэ? Гол гоё зүйл авах гэдэг. Найс соноо. Дөлгөө өөрөө явсан. Наад гоё байна. Энэ патрын авчаа гэдэг. Чи гоё. Ондод ашигласан болсон самбар дөлгөө их байна. За хоёр шиг томчлоосоо. Солилцоо отхон жаргал дөлгөөнөөр солигдож байна. За ингэ тоглолтын яалагч бол нэгэнтээ ойлгомжтой болж ирсэн баха. 15-ны холбоо 8-ны холбоо төмөр бүмгэл үзчихсэн. Монгол улсын шишээ гэрчилж хоёр